Witch Tarot хүзэр. За удаан хүлээлгэж байгаа түнхээр их уучлаарай. Өнөөдрийнхөө бичлэгт бүгдээрээ Номын ордонд төрсэн хүмүүсийнхаа 10 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг харцгаая. Хэрвээ таны нар, сар, мандал болон Венус гарагтай Номын ордонд төрсэн бол энэ төлөв танд хамаатай гэсэн үг. Тэгээд энэ төлөв маань ерөнхий төлөв учраас хүн болгоны амьдралд таарна гэж байхгүй. Тийм учраас та авах мэдээллийг аваад хаях мэдээлэл нь хаяарай. Энэ төлөв таны амьдралд таарахгүй байх юм бол та бусад ордуудынхаа байршлаар бас үзэж болох байгаа. За бүгдээрээ төлөвөө эхлүүлэхээс өмнө эхлээд өөрсдийнхөө энергийг сайхан дээд вибратор авчрахын тулд өөрсдийг маань санаа зовлоод байгаа бодлууд, сэтгэл мэдрэмжүүдийг хэсэгэн хугацаанд ч болоо өөрийнхөө биенээс холдуулж ингэж биеэ, сэтгэлээ, бодлоо хөнгөн болгохыг оролдъё. Гэрэл мэд хөнгөн, тийм ээ. За гэрэлч угаасаа ямар ч жингүй штэ. Тэгэхээр та улам цацарч гялалцаж гялтганахын тулд гэрэл мэд хөнгөн байх шаардлагатай. Тэгэхээр сэтгэлийг чинь хөндрүүлээд байгаа бүх зүйлүүдийг ингэж толгой тасаа тэр чигээр нь авч хайх хэрэгтэй шүү за. За бүгдээрээ 3 удаа гүнзгий амьсгаа авцгаая. Надад мэдээлэл авчиртай охин тэнгэрүүд минь, сахиусан тэнгэрүүд минь. Номын ордоныхны маань 12 дугаар сарын ерөнхий төлөв байдал нэг ямар харагдаж байна. Тэр талаар мэдээлэл өгч туслаач. Номын ордоныхны маань 12 дугаар сарын ерөнхий төлөв байдал. Ten of Wands, Two of Pentacles, 6, 4 of Wands, Page of Swords, Page of Pentacles, 3 of Coins. It's going to be 4 of Swords. За тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн ихний хүзэр маань 10 мод гэдэг хүзэр байлаа. Энэ хүзэр маань ямар хөө энерги бэлэгдэв вэ гэхээр ингээд амьдралаар жоохон ингээд стресстэй байгаа. Маш их ачаал үүрээд нуруунд дээр маш их ачаа өөрөө явж байгаа юм санагддаг. Тэгээд айгу ядарсан сэтгэл санаагаар унсан ч юм уу. Ерөөсөө амьдралд нь ингээд таашаал авах зүйл байхгүй байгаа ч юм уу. Айгу тийм хүнд энерги. Сэтгэл нь хүнд байна. Оюун бодлороо бас юм санаа зовоод хүнд байна. За тэгээд эрүүл мэндийн хувьд ч гэсэн ачаалтайгаа стресстэй байгаа учраас бас дархлаа нь жоохон сул байж бас магадгүй юм байна. За энэ хүзрийг өшөө тодорхойлуулъя. Энэ 10 Wands гэдэг хүзрийг тодорхойлж өгөөч. Энэ яг юутай холбоотойгоор энийг ачаал гарч ирж байна. Санхүүтэй холбоотой гэж яхах юм. Sudden wealth гэдэг гинтийн баяжил гэсэн утгатай. Гэхдээ мөнгө санхүүтэй холбоотой. Урт хугацааны төвчтэй байдалтай холбоотой. За тэгээрээс нь таны ойр тойрны чинь хүмүүсийн дундаас бас энэ санхүүтэй холбоотой их ачаалтай байж магадгүй. Occupation дээр ажил дээр болохоор ингээд ажиллаа хийж байна те. Тэр одоо угаасаа Монголын нийгэм жоохон хэцүү байгаа штэ гэл цалин баг тэгс мөртл юмны үн өндөр. Тэгэхээр ийм тохиолдолд мэдээж сэтгэл өөдрөг ч юм уу те яг ингээ хангалуун мэдрэмжээ явуулж чадахгүй байх л та угаасаа. Тэгэхээр энэ тохиолдолд яг ямар зөвлөгөө хэрэгтэй бол Номын ордныханд маань хандаж яг ямар зөвлөгөө өгөх үү? Яг ийм энергинд гацсан тохиолдолд яг хичээгээд байхад өөрөө дотроос хэдэн мянга бясалгаа цаанаасаа одоо эдийн засгийн улс их орны бүр том төлөвлөгөө том одоо тэр програм нэгөө чанга хэцүү байгаад хахад хөөх хүний зүгээс яаж тэрийг одоо давлгаа мэт өөрчлөлт гаргаж чадах вэ гэдэг ба шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ? Сахиусан тэнгэрүүд нь
дэш. Шудраг ёс гэж ах юм. Шудраг ёс хууль дүрм, хууль цаазыг чангалтах хэрэгтэй гэж байгаа юм болов. Хуу хүмүүс маань өөрсдөө айгүй шудраг байх хэрэгтэй юм болов. Тэгжээтэй л ингээд Ace of Pentacles буюу шинэ боломж, улсын хорноо өөрчлөх шинэ одоо юу гэдэг нь боломжууд. Ерөнхийдөө угаасаа өөрчлөлт гэдэг тухайн нэг нэгжээс эхэлдэг учраас та өөрийнхөө эргэн тойрны хүрээллийг те ирээдүгээрээ бодё. Одоо байгаа бодит байдлаа ямар байгаагаар мөрөөдөж байна. Тэр мөрөөдлөө өөрчлөлтийг өөрөөсөө эхэл гэж байгаа байхгүй юу? Ace of Pentacles ингээд тэнгэрээс ингээд гаран дээр зоос ингээд өгж байгаа юм шиг ингээд бэлгэлж байгаа байхгүй юу? Шинэ боломжийг ингээд хүснээрээ ингээд амьдрах. Тэгээд дээрээс нь одоо юу гэдэг юм? Тэнг санаа зовоолоод байгаа ч юм уу те. Тэр одоо айх гэдэг мэдрэмж байж гин, санаа зовох гэдэг мэдрэмж байж гин. Одоо заримдаа гутамшигт бас мэдрэмжүүд бодлууд байгаас одоо юу гэдэг memory буюу санамжинд ингээд ой санааныг айгуу удаан хадгалагцсан бидрийг айгуу таагүй дурсамжууд үүсгдэг тийм таагүй мэдрэмжүүд үүсгдэг тийм дурсамжууд байгаа. Тэрнээсээ бас холдох хэрэгтэй гэж байна. Нэгсэндээ тэр чигээр өөрийгөө шинжилт өөрчлөх хэрэгтэй байна л да. Тэгсэн цагт одоо нэг хүн ингээд өөрөө бие дагаад өөрчлөнгүүт тэр хүнийгээ дагаад бусад хүмүүс өөрчлөгдөж штэ. Тэгэхээр нэг нэгжээс 11 рүү, 11-ээс 101 рүү, 101-ээс 1001 рүү гэдэг шиг мэдээ улс их орноороо тэгж өөрчлөгдөх юм бол үнээр гайхамшигтай болох гээд байгаа байхгүй юу? За тэгсэн чинь энэний хажуугаараа зарим номын орсныхан маань ерөнхийдөө бол зарим жагаа ер нь дийлэх номын орсныхан маань ерөнхийдөө 10 сард айгу юм болгоныг амжуулсан тийм инээр харагдаж байна. За нэг эрүүл мэнд дээр анхаарчий. За нэг одоо юу гэдэг хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлчихье. За нэг өөрийнхөө хувийн хөгжилтөөр тэгчээ. За нэг дасгал хийчихье. За нэг одоо юу гэдэг нь ямар ч лээсэн бүхэл юмыг ингээд амжуулаад juggling буюу алиалагчийг ингээд бөмбөлгнүүдийг ингээд эргүүлж байгаа юм шиг гэсэн бодлоо бүхнүүд нь ингээд амжуулагдаад айгу тийм productive буюу бүтээлч нэр харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр за энэ талаар хөшөөлөлөд тодорхойлуулъя. Хоёрын coins гэдэг үзрэг боломжтой тодорхойлж өгөөч. За зүрх сэтгэлийн шархалт харагдаж байна. Тэгсэн чинь за 9 сар тийм үү? 9 сар зарим нэг хүмүүс маань ингээд ажил нь ингээд амжигдахгүй байсан болохоор жоохон тэрнээсээ зүрхэн шархалсан байж магадгүй одоо юу гэдэг нь те өөрийнхөө хүчээг ингээд хүчинд эргэлзэх те яа би чадахгүй юм байна даа бусад хүмүүс ингээд амжуулаад болоод байдаг би одоо яачаар ингэцтэй гэдэг ч юм уу те өөрийгөө жоохон буруутгах гад өөрийгөө жоохон хараад зүхэх тийм сөрөг инээр харагдсан байна гарч ирсэн байна. За тэгээд дээрээс нь уламжлалт ёс заншил ч юм уу те хуучныг хаяад илүү шин зүйл рүү явахыг хүсэж магадгүй зарим намын орсных маань одоо шинээр өөрийгөө бүтээж байдаг ч юм уу те Монголын уламжлалт хуучны одоо социалист нийгмийн үзэл бодол байдаг шүү дээ заримдаа тэрнийг орхиод илүү одоо modern буюу цаг үеэ дагаж өөрийнхөө үзэл бодлуудыг өөрчлөхийг хүсэж магадгүй байна. Илүү дэлхийн хөгжилтэй хамт нийцэж алхахыг гэж ах шиг байна. Хэрвээ цааны миний тайлбарлсан тайлбарлал таны амьдралд харахгүй байгаа бол нөгөө нэг тайлал нь юу гэдэг вэ гэхээр хин нэгэн хүн биш тэгээ танд яг хайр дурлалын талбар дээр таны тэр хүсэжсэн урт хугацааны тогтвортой байдал дээрээ хангалуун тийм харилцааг бэлгэлж чадаагүй төрхөж шархлуулсан. Яг төрхлөөч ингээ 3 ширхэг сэлэм зоочихсан юм шиг шархлуулсан. Тэгээд тэрнээсээ болоод яг та дотоод ертөнцид айгүй их тийм women дан дотоод ертөнцид чинь ингээд маш их эргэлзээнүүд бодлоод өөрийнхөө үнд цэнийг гоочлох тийм мэдрэмжүүд төрсөн гэж байна л да. Seven of Wands гарч ирж байгаа. Тэгэд энэ мандаж харж унсан учраас за би ингээ бууж өгдөө л гэдэг заах байхгүй яа тэгсэн чинь 9 сар тийм мэдрэмжтэй байсан. Тэгээд одоо 10 сард
илүү emotional байхаа болоод илүү логик ухаан дээрээ илүү логикоор юм харахыг хүсэж байгаа юм болов. Жохон дотоод ертөнцийн нөгөө мэдрэмжийн асуудал дээрээс холдуулаад илүү оюунлагаар юмд хандаж иж магадгүй. Нөгөө эморон гэж байдаг шүү дээ. Тэгэхээр жоохон эморхоо хүсэхгүй байж магадгүй. За тэгээд энийгээ дагаад Four of Wands доош гарч байсан. Дөрвийн одоо мод гэх юм уу те. Энэ маань болохоор ямар энерги бэлэгддэг вэ гэх юм бол айгуу тийм ядарсан байж магадгүй. Заримдаа бас дээрээс нь таны дээр нөгөө хүсчээсэн арга хэмжээ ч юм уу ямар нэгэн үйл ажиллагаа ингээд айгуу төлөвлөд байжсэн чинь тэр нь хүснээр нь болоогоо одоо тэр нь гэрлэлтч байж болно. Ийш тийшээ зугаалгаар явах айлал байсан байж магадгүй. Эсвэл найз нөхөдтэйгээ ийшээ ингэж явах гэсэн нэг газар руу ингээд томлоод явах гэсэн чинь тэр нь маш ингээд цуцлагдсан байж магадгүй. За тэгээ энэ талаар хөшөө мэдээлэл авъя. Four of Wands гэдэг мэдээлэл өгч таад. Magician. Тэгээд жоохон ингээд юм амьдрал нь ингээд хүснээр нь болохгүй байхаар өөрийнхөө нөгөө нэг хүсэж байгаа мөрөөдлийн амьдралаа манифест хийх чадвараа ингээд алдаж эхэлж байгаа. Нэг гэсэндээ шүн таныг ингээд нойргүй хонолдог бодлууд айгүй толгойд ч орж ирж байгаа гэсэн үг. Тэгээд яг үүндээ бол номын орчныханд маань дотоод зүүн сон айгүй хөгцсөн байна гэж харагдаж байгаа байхгүй High Priestess. Тэгэхээр дотоод зүүн сонгоо сонсоод ингээд агаад явах юм бол уулын тэр илбчин эд шидтэн гэдэг дотоод энерги ашиглаад одоо хүссэн үр дүнгээ амьдрал руугаа татах боломж нь байгаад байтал нөгөө заримдаа амьдрал нь ингээд хүснээр нь болохгүй байх тохиолдолд тэрнээсээ болоод ингээд сэтгэл готролд автагтаад одоо бууж өгөх магадлал айгүй их байгаад байгаа хгүй юу. За угсч чадахгүй юм байна дөө болио гэдэг ч юм уу те. Би угаасаа ийм адтай одон төрөөгүй хүн ингэж одоо байгаа шатандаараа явсараа л насыг барах тавилантай байна дөө гэсэн айгүй тийм чадмагхан үзэл бодол харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөө ийм тохиолдолд та уламж илүү өөрийнхөө эрх зөргийг хурцлах шаардлагатай. Нэг гэсэндээ та одоо байгаа өөрийнхөө амьдралыг ямар одоо нийгмийн жахаа ямар цаг агарын үзэгдэлтэй зүйрлэх вэ гэвэл халуун цүлт усгүй ингээд хэдэн хоногор явж байгаа юм шиг явж байгаа штэ. Тэгтэл одоо уршигаа ингээд харахаар одоо хил хязгааргүй цүл харагдаж байна те. Илсэн одоо уул толготууд тэгсэн чинь тэн дундаас ус олно гэдэг үнэхээр бараг лото хожиж азтан болгоос илүү ховор байдаг. Тэгтэл яг үнэндээ бид нэр амьд явахыг хүсэж байгаа бол амьд хүн аргатай гихчээр тэр элсэн цүлийг яг амьдаараа ингээд амьд элсэн цүлийг даван туулаад амьд үлдэх магадлалаа бид нэр өсгөж байгаа хгүй яа. Тэгэхээр амьдрна гэсэн чин хүсэл эрмэлзэл нь байдаг. Тэгээ амьдрахтаа хамгийн чанартайгаараа, хамгийн тансгаараа, хамгийн гялцаж амьдрах тэр хүсэл эрмэлзэл нь байж идэг. Тэгэхээр ийм тохиолдолд бол таны амьдралд юу ч тохиолж байсан гэсэн та тэрийг зүгээр наа чи юу ч биш гэл ингээл даун тулах чадвартай. Хараа энэ дөрвийн мод гэдэг энергийн доош орж байгаа учраас ингээ бууж өгöd байх юм бол таны амьдрал дээр одоо ямар ч тийм үр шимтэй хөвгчлөлт сэтгэлэлт явагдахгүй зовлогоо зовоож ээж махаа зовоож ээж хөсөө туслуулж ээж бид нэр булчин суудаг штэ. Яг тэрний адилхан ийм хэцүү зүйлүүдийг даун тулж ээж бид нэр өөрөөхөө илүү хүчрэхэг болдог гэдгээ мэдэрдэг. Тэгэхээр харин ч хэцүү зүйлүүд болж байгаа тохиолдолд та за намайг ингэж ертөнд сорж ин доо гэж өөртөө бардам итгээд тэгээд урагшаага алхмаа алхаарай гэж та бүхэндээ зөвлөе.
За тэгээ Page of Swords болон Page of Pentacles ингээд дагж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүн ч юм уу нэг газараас ч юм уу ямар ч талаас та нэг хүнийг танд яг тэр урт хугацааны доктортой байдлыг бэлгэлж чадахгүй юу гэдэг ингээд эргэлзээд байж байгаа. Яг одоо танд хангалттай мэдээлэл байхгүй. Энэ болохоор юу? Шороо махадтай хүн. Өхрийн орд байж болно, материйн орд байж болно, охины орд байж болно. Тэгээд энэ хүн таныг одоо тантай яг хамт цаашаа амьдралаа зохиох гээд байгаа мó эсвэл одоо төр зүрийн ингээд цэг тавьж байгаа мó гэдгийг ерөөсөө ингээд эргэлзээд таныг яг харанхуйд байлгаад байгаа. Яг 100% үнэн чинь тэтгэлээсээ ингэж ярилцахгүй ч юм уу өөрийнхөө дотоод бодол сэтгэлийг тантай ингээд хуваалцахгүй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр хөшөөлөө мэдээлэл авцгаая. Expectation. Тийм болохоор та энэ хүнийг хандаж таны зүгээс ингээ хүлээлт үүссэн байгаа. Цонхон дээр сууж агаад ингээд цонхоор хараад хүлээж байгаа нэг бүсгүй шиг. Тэгээд энэ тал дээр таны өвөөчин ч юм уу нэг тийм ямар ч лээсэн хөшин настай хүн ийгүү завиндын маань энэ одоо миний хүүхдийг одоо ирээдүйд амьдралын сайхан болгож чадах хүн мөн үү биш үү гэдэг ингээд завиндаг. Тэгээд энэ хүн маань болохоор таны эргэн тойрны эрчим дотроос байгаа хүн. Энэ төрөө шарамхаттай хүн маань. Тэгэхээр эргэн тойрны гэхээр одоо ах トゥ хамаатай задан байж болно. Ажлын газрын хүмүүс байж болно. Бас найз нөхөд ч бас байж болно. Заавал романтик харилцаа байх шаардлагагүй. Тийм талаар ингээд жоохон бодоод санаа зовж байгаа хгүй зарим хүмүүсийг таалаа хүлээлт үүсгэсэн байгаа. За энэ маань яг ямар чиглэл рүү яаж явах нь вэ гэхээр энэ тал дээр зөвлөгөө авъя. Tower буюу цамхаг гарч ирсэн. Цамхаг гарч ирснээрээ яг гинтийн нэг зүйл одоо болтойг байгаа. Ерөнхийдөө бол бидний Saturn гэдэг гариг бид өгөхгүй бидний төрөлтийн гаригуудын нэг том одоо чухал шийдвэрлэх гариг бол Saturn гэдэг нөгөө нэг хажуугаараа ингэж өөрийгөө тариулаад ингэж цаграхтаа нэг юм гариг байдаг. Тэр гариг нь болохоор бидний ерөнхийдөө хязгаарлалт эдрийг бэлэгддэг. Хязгаарлалт жоохон ингэж урт хугацаа, удаан хугацаа, удаашрах гэх зэрэг энерги бэлэгддэг. Тэгэхээр энэ биеийн цамхаг гэдэг хөзөр гарч ирэхээр тэр Saturn гэдэг гаригийн энерги орж ирдэг юм шиг санагддаг. Нөгөө бид нар одоо жишээлх юм бол өнөөдөр одоо хүн төржэл да өнөөдөр нэг хүн яг одоо энэ үзэж байгаа нэг цагт нэг шинэ беби ертөнцид мэндэлэхэд тухайн бебигийн ертөнцийн Saturn гэдэг гаригны одоо Saturn гэдэг гариг нь номын орсонд байрлсан байл та тийм. Тэгэнгүүт чинь тухайн беби чинь байж тээ. Дараа 29 жилийн дараа ойролцоогоор 29 жилийн дараа тухайн бебигийн Saturn гэдэг гариг нь дахиж энэ номын орсонд байрлана гэсэн үг. Тэгэхээр би нөгөө юу хэлэх гээд байна гэхээр бидний өөрсдийн маань Saturn гэдэг гариг маань ойролцоогоор 29 жил болж байж ижилхэн нэг дахиад гариг дээр яг тэр гариг огтлолцол дээр ордон дээр бууж ирдэг байхгүй. Тэгэхээр тэр тохиолдолд бидний амьдралд гинтийн явдал болдог. Одоо заримдаа хүмүүс ингээд 29 хүртлээ ч юм уу 28 хүртлээ нэг ажил хийж байгаа л. За зүрхсээ миний яг хийх ёстой ажил биш юм байна. Өөр юм руу явъя гэдэг чинь тэр хүний Saturn нь эргээд ирсэн байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ Saturn эргэж ирсэн тохиолдолд бидний амьдралд ингээд том өөрчлөлтүүд болдог. Тэгэхээр энэ Tower гэдэг хөзөр гарч ирснээр та бити муу зүйл гэж хараарай. Энэ зүгээр л яг таны одоо сүнсний хөгжилт чинь хэрэгтэй. Тухайн таны хувийн хөгжилт чинь хэрэгтэй. Таны ертөнцийг чинь улам илүү тэлэх зорилготой юм болдог. Тэгэхээр тэгээд өөрөө чинь илүү дээд шатанд дахиулахын тулд за тэгээ өшөө илүү мэдээлэл авъя. Гарч унжээ.
Зарим номын орныхан маань яг өөрсдийнхөө хүсэж байгаа тэр нөгөө хайр дурлалын харилцааг ингэж манифест хийж чадахгүй байгаад байна гэж байна л да. Жишээлх юм бол бидний амьдралдаа айгу тийм романтик партнерыг хүсэж байгаа штэ, өөрийг нь айгу хайрладаг, хүндэлдэг, ойлгодог, сүнсээрээ бараг холбогддог, оюун бодлороо ингэж бие бинийгээ ойлгодог тий. Тэгтэл яг үүндээ бид нэр яг ижил өөрийнхөө амьдралд жинхэнэ хань болох хүнээ манифест хийх арга билээ олохгүй байх тохиолдолд буруу хүнтэйгээ таарад уулзчих магадлалтай. Тийм ч учраас 10 дугаар сар та бүгдтэй зөвлөж хэлэхэд, номын ордондоо зөвлөж хэлэхэд эхлээд өөртөө хайрладаг болох хэрэгтэй гэж аахгүй юу? Өөртөө хайрлаж иж бид нэр жинхэнэ яг тэр Two of Cups буюу тэр хайр дурлалын заяаны зөв амрага яг ингэж ил бичин шиг ингэж дуудаж авчирч чадна, манифест хийж. Тэгтэл өөрийгөө хайрлаж чадахгүй, өөрийнхөө үнцнийг мэдрэхгүй, тэгээд дээрээс нь өөрийгөө хинбэ гэдгийг туйлын үнэнгээ мэддэггүй хүмүүс бол төөрөлцөн юм шиг л байна. Тэгэхээр өөртөө хамаг анхаарлаа хандуул гэж хэлж байна. Хөзрүүд маань та бүхэнд маань хандаж. За ажлын талбар дээр дараагийн үзэр нь гарч ирж байна. Тэгэхээр ажил дээр ч юм болохоор айгүй тийм нийтэцтэй энерги харагдаж байна. Хамтран ажиллагч хүмүүстэйгээ айгүй их нийцдэг ч юм уу, хамт ингээ яриад суухад ойлголцоод амархан байдаг ч юм уу. Тийм нийтэж баг хамт олны ажилт хийхдээ айгүй сайн. Бас өглөгч байж магадгүй зарим намын маань өглөгч хүмүүсийн явж байгаа туулж байгаа амьдралаар одоо өөрийнхөө өнцгөөс харж тэр хүмүүсийн амьдралыг нэг дүгнэх гээд байдаггүй. Харин ч илүү одоо сэтгэл санаагийн дэмжиж ойлголцохыг хүсдэг тийм энерги. Тийм ч учраас ажлын газрынхан чинь тантай ажиллахад айгүй хамт дуртай байх магадaltaй. Тийм учраас ингэ нийцдэг. Тэгэхгүй бид нөгөө нэг хүмүүсийг дүгнээл ингээл чи тийм юм гэл ингээд яхангууд ч хүмүүс айгуу дургу гэдэг штэ. Чи хэм болчиход миний амьдралыг дүгнэх гээд байгаа гэсэн өнцгөр харна штэ хүмүүс чинь. Тийм учраас айгуу тийм нийтэж бусдыг ойлгосон мэдрэмж харагдаж байна. За тэгээ дараагийн сүүлийн үзэр маань Four of Swords байлаа. Энэ маань ашаарч юмсан учраас зарим номын орчныхан маань яг өөртөө нь хэрэгтэй байгаа тэр амралт rest одоо юу гэдэг нь өөрийнхөө энергийг ингэж сүлбэх тийм арга хэмжээнээс одоо жоохон татгалцаад байна л да. Яг би махад танд би надад амралт хэрэгтэй байна шүү. Би энерги маань бараг шахагдаад байна шүү. Би өөрийгөө зэнэлмээр байна гэдэг одоо sign байдаг штэ. Ингэж одоо тэмдэг тохионуудыг та ингэж анзаарахгүй байна гэж хэлж байна. Тэгээ хүмүүсийнхээ бие махбод нь өөртөө ингэж ярих гад байх тохиолдолд тэрийг анзаарахгүй тоохгүй өнгөрөөд байх тусам бие махбод нь улам илүү дордож одоо юу гэдэг нь дархлаа сүлдээ шүү дээ. Тэгээд янз бүрийн өвчин нэвтрхий бишээ. Нэрмэмдгий болдог. Тэгэхээр өөрийнхөө дархлааг сайжруулах одоо юу гэдэг нь арга хэмжээнүүд авъя. Тэр тусмаа Монголд гэдэг чинь ямар сайхан эмийн ургамлаар 4 орон билээ дээ. Тэгэхээр гой эмийн ургамлуудыг яг тохируулаад бие хаагаа сайн сонсож байгаад насан туршдаа бараг залуу ирүүл байх тийм боломжууд монголчуудад байдаг. Хинээч ямар ч орондоо харьцуулахад тийм ариун догшин байгаль нь бид нарыг эрүүл байлгах бүх зүйлээр хангаж өгсөн нь ямар их аз завшаан билээ те. Тэрийг анзаарах хэрэгтэй. За тэгээд өөрөө дээрээ анхаарна гэдэг нь зөвхөн эрүүл мэнд дээр анхаараас гадна бас сэтгэл санаа болон өөрийнхөө оюун бодол дээр анхаарах нь бас зүйтэй. Тэгэхээр зарим хүмүүс бясалгал хийх нь чухал байж магадгүй, зарим хүмүүс ном уншдаг ч юм уу те. Таныг тэгж энерги чинь сүлбдэг ямар нэгэн тийм арга зам байна. Тэрийг өөрөө олж нэх хэрэгтэй. Зарим хүмүүс дуулдаг ч юм уу, бүжгэлдэг ч юм уу те. Эсвэл юм ойж ингэж цагаа гаргаж, зугаа гаргаж илүү гоё кайф авдаг ч юм уу. Тэгэхээр таныг амьдралаас одоо цаашдын ирээдүйд чинь амьдрахад илүү их эрч хүч өгдөг юу байна те. Тэр зүйлийг олж нээж хийх тусам
улам илүү сэтгэлчин өөдрөг, улам илүү дархлаачин чанга байна гэж байгаа байхгүй юу? За тэгээд та бүхэндээ хандаж чулуугаараа мэргэлээ. Чулуу маань та бүгд маань хандаж ямар зүйл өгч байна вэ? За мэргийн чулуу минь нумын орныханд маань хандаж ямар зүйл өгөх вэ та бүгд маань? Lazy. Хоосон гарч ирж байна. За хоосон чулуу юу билэгддэг вэ гэх юм бол та өөрийнхөө хүссэн ирээдүгээ бүтээх боломж хязгааргүй байна. Ямар ч тийм юунд баригдахгүй, хязгааргүй их хүчин чадал потенциал байгаа. Жинхэнэ нөгөө нэг тэр эд шидтэн ил бичрэн гэдэг хүний энерги манифест хийж чадах тэр энерги. Тэгэхээр яг нь эрүүл мэнд дээрээч, ажил төрөл дээрээч, романтик харилцаан дээрээч, хувийн амьдрал дээрээч, карьер дээрээч, мөнгө санхүү дээрээч, өөрийнхөө урт хугацааны дутууртай байдал дээрээч мөрөөдлийн амьдралаа бүтээх тэр жинхэнэ одоо хүчин чадал, потенциал дотор ч нугтаж байгаа. Тэрийг нээж гаргах хэрэгтэй гэж байна. Тэгээд нэг ч хүнээс өөрчлөлт эхэлж тухайн улс орон тэр чигээрээ өөрчлөх одоо сайн зүг рүү эргэх боломж байдаг шүү гэдгийг бүү мартаарай. За өнөөдөр буусан төлөвнөөс асуух асуулт байх юм бол комент хэсэгт маань бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл баярлалаа. Хайртай шүү.